ухнаагийн хөрсгөө чамаас Монголын парламентын дархлааг хамгаалнаа. Өнөөдөр Монголын чуулган Монгол улсын их хурал дээр үнний төлөө хэлсэн хүмүүсийн дээрлэхийг дарамтлж хууль хяналтын байгууллагуудаар ингэж дээрлэхдэг явдлыг өнөөдөр зогсооно. Би яг өнөөдөр олон залуугчид өнөөдөр дахиж ирээдүйд сонгогдох олон гишүүдийн дархлааг бид хамгаалах гэж өнөөдөр хэвлэл хурал хийж байна. Ямар нэгэн нам гэхээсээ илүү Монголын төрийн үндсэн хуульд байгаа төрийн дээд эрх мэдэл бол улсын хуралд байдаг. Ерөнхийлөгч гэхээсээ илүү улсын хурал үндсэн хуульдаар. Чи хувийн мөрдөн байцаа хувийн хууль хяналтын байгууллагуудын хувийнхаа хамгаалтын алба шиг ажиллаж болохгүй. Авилгалтай тэмцэх газрыг улсын их хурал томилсон. Чиний даалгавраар чиний өөдөөс үг хэлсэн хүмүүсийг дарамтлагдаг, зовоодог байдлыг хэрхэн дэвчиж болохгүй. Энэ бол засаглалын хямрал руу орно. Хөрсгөө чи өмнө нь сонгогдохдоо ч гэсэндээ ерөнхийлөгчийн сонгуулийг луурдж авсан. Одоо дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийг луурдаад бүгднгийнх нь хөлийн хуг ашиглаж байгаад наадам зохионо гэж байгаа бол худлаа болохгүй гэж би үзэж байна. Тэгэхээр миний байр суурь бол миний ойр тойрон төр туслагч бүгдийг хориод тамлаад зовоож байгаа. Би өнөөдөр энийг ярих гээгүй. Парламентын дархлааны талаар бол харин би ярина. Цаашид ухнаагийн хөрсгөө 14 тэрбумыг чи би яриаггүй шүү дээ. Хургааныг чи би яриаггүй. Би харин газрын тосны үйлдвэр луур болчлоо, мөнгө угаалт болчлоо. Чиний санаачсан луур чи навш болчлоо. Франц чи айлчлаад ураны асуудал дээр монголчууд аюултай байдалд орчлоо гэдгийг ярьсан. Адын хүслээр дахиад 6 жил сонгогдмоор байна гэж байгаа юм бол болоорокс тийм биш бол зүгээр л тийм бишлэгээ бодно. Олон намд амжсан гэх юм. Гудамд байгаа бүх намууд хямбгаач жижиг сажиг бүгднтэй нийлжээж эрх баригч нартай би 21 жил тэмцэж байна. Би үүгээр өнөөдөр ч гэсэндээ бахархна. Арчлыг би хамгаална. За ингээд авилгалтай тэмцэх газрын даргадаа хэлээрээ ингэж арчаагуудхаа боль гэж хэл. Нүдний булаа. Ганбаатарын хажуу ойл руу андуураад орцсон гинлээ. Андуурсан гээд уучт гуйлгаараа. Хөрсгөө. Ухаантай байлд. Ноёнтой заргалт бол толгойгүй. Тэ мэ? Ийм том ноён болцсон гэж би бодохгүй байна. Монгол улсын ерөнхийлөгч бол Монголын нийт ард түмний ерөнхий зарц гэж би ойлгодог. Үйлчлэгч гэж боддог. Бодлоо өөрчлөлт оруулах хэрэгтэй шүү. Ганбаатар гишүүний туслахыг хэд хоног хорьсон, ямар үндслээр ингэж гэн та нар хөрсгөөс чадах суучгаа. За өөр асуулт байна. За баярлалаа та. Сонголттой холбоотойгоор ингэж за 5 хүн баярлалаа одоо.